Ихэнх романтик түүхэнд нэг гол дүрийн охин ялдаг. Тэгвэл ялагдсан охид яах вэ? Нүкүмизу Казихико нэг өдөр ангийн хамгийн хөөрхөн охин бага насныхаа найзтай хаягдаж байгааг санамсаргүй харчина. Түүнийг Янами Ана гэдэг ба Нүкүмизуг харсныг мэдчихдэг. Юу ч болоогүй мэддүүрэх эсэхийн оронд Ана сэтгэлээ барьж дийлэхгүй, гомдлож, уурлаж, бухимдсандаа хит их хоол захиалчгаад түлж чадахгүйгээ мэддэг. Яах ч аргагүй болсон Нүкүмизу төлбөрийг нь өмнөөс нь төлнө. Харин Ана хариуд нь өдөр бүр бенто авчирч өгч өөрөө төлнө гэж амлана. Ингээд нэг хачгалтай явдал эхэлдэг. Өдөр бүрийн завсарлагаанаар Нүкүмизу бенто үйдэн Ана бүтлгүй хайрын тухайгаа ярьж гомдлоно. Гэхдээ Ана ганцаараа биш. Удалгүй Нүкүмизу тус бүр өөрийн түүх мэдрэмжтэй зөвхөн шахалсан охидтой танилцсан. Тэд чин сэтгэлээсээ хичээж зориг гарган сэтгэлээ илэрхийлсэн ч ялж чадаагүй охид. Тэд бол дүрийн охид биш. Тэд бол ялагдсан дөрүүд. Одоо Нүкүмизу тэдэнтэй хамт цаг өнгөрүүлж тэдний асуудлыг сонсож урагшлахад нь тусалж заримдаа тэдний зан аашд нь залхах болно. Амомори Такеби Имиги Муругийн зохиолоос сэтгүүлсэн Макэхироин га Оосугиру 10-10 хайр дурлалын талаар огт өөр өнцгөөс харуулсан. Өдөр бүр нэг аним.